ихний стандарт дээр 5 шиг төр болгосон. Стандарт төр бар, tools төр бар, layout, editor, тэгээд job reference ингээд 5 юм шиг тий. Job reference нь editor гэдэг. Өнөөдөр сүүлийн буюу layout болчихж байна. За энэ layout-д бай команд болохоор зөвхөн цааштай холбоотой команд. Цаасыг шийдвэрлэн, цаашийг найз цааш нь болгоно. Цаасыг хамруулан жижигрүүл хэмжиж. Их зүйлтэй холбоотой команд гэж бол tools төл болгодог ба reduce гэж биш үү. Агшаа миний зүг голох гэхээр болохгүй байна гэж байна. Төлтэй байна. Тийм болохыг заавал хэлдэг байна. За ихээдүүдээ цаасаа эдгээр тохиолдол аваад өгөх тийм. За facts-ны page and print гэсэн командаар цаасны хэмжээ болон цаасны чиглэлийг тодорхойлно. А3 тухайн зургийн нэгтээ хаасад сонсон зураг байна гэдэг бодох хэрэгтэй. Баруунаас зүүн хүртэл хэмжсэн зай, хойноос урд хэмжсэн зай хоёрын аль нь өртөө тийшээ сонсон зураг гэж байдаг. Манай болохоор хитээ сонсон зураг тийм. Хитээ сонсон зургийг хитээ цаас дээр хийх хэрэгтэй байдаг. Асаа хүчтэй авах байна. За энэ гадныхны энэ 3 болгоны энэ хүрээ байна уу? Энэ бол манай цаасны хүрээ шүү. Энэгээр манай А3 цаасыг хэмжиж байгаа шүү. Хараа цаасны хэмжээ илүү оржиж, нөрчөд илүү юм үйл явдал 1-2 м газар ороход хүрээнээс гадуур бид харагддаг юм. За одоо зураг бодохтой учраас би tools дотроос editor-ыг аваад зураг бодлоо. Ямар ч тийм асраа бүрийн доктор зураг байна. Илүү гарчаа модул болно. За зураг бодлоо. Миний хийж байгаа үрдэн бодвол миний хийж байгаа зураг. Тийм учраас энэ зураг хийж байгаа үндэ хамгийн боломжтой хэмжээнд том харагдах хэрэгтэй. Тэгээд том харагдуултаа гэдэг юм бутархай мэстэй гэж. За Монгол орны зураг маань А3-ын цаасан дээр 6 сая мэстэй. Нэг харагдаж байна. Баг харцгаа тий. 5,500 мэстэй болохоор байж. Хойцсон хартаач та. 6,500 мянга. Ердөө орж цааш гэсэн жоохон энэ хооронд зайчсан ашиглачээ тий. Ер нь 6 сая тохиомжтой юм уу? Өнөөдөр бид нар гэрэг гэдэг юмс болохоор 6 сая гэж байна. Өөр тохиолдолтой тохиолдол бол 6 сая бас арай хөндөд идэх. Тэгээд 6 сая 500 орчим дээр 6 сая 250 мянга орчим дээр хийсэн байна. За энэ дээр нэг зураг аваад ирсэн чинь энэ зургийн дээрээс доош зай, эндээс иш зай, баруун зүүн захын зайнууд өөр байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ дизайн бодлоо юм. Миний бодлогоор нэг зураг маань нэг юм фото тэгээд энэ манай онгийн амжилт. Тэгэхдээ зүрх харагдаж. Таньсан дөө орж. Би хизээс нөр орж тийм. Хар зүгэн тэмдэг орж. Ингээ болж байгаа юу оруулах хэрэгтэй гэдгээ сайн бодож байгаа. Зураг хөндлөн байхгүй, өвдөө байхгүй, хүрээнд хэр том байх юм жижиг байх бүр хүрээ нэм том хийж доктор нэг зураг дотор байх юмудаа шамбаалуулаад авчих юм уу? Бас нэг тохиолдолд яг зарим тохиолдолд тариутын дүмэн багтахгүй яагаад ч багтахгүй тохиолдолд зураг хийж байгаа аль болох суул зарим байдаг. За энэ хамгийн энгийн layout учраас энэ хавьд тогтож байна. За ингээд зураг бэлтжээд одоо яг хоёр дээр энэ оюун үлгийн улсын хил маань
объектуудыг бид хаанаас оруулж ирэх вэ гэхээр уцаараа хэлж байгаа юм бол эдгээр сүмээр жижиг зүчүү муулч гоо 14 За одоо энэ зураг дээр орж ирэх нөгөө зургийн бусад объектууд бодлого инсертснээс орж ирнэ. Эндээс за дараагийн хичээлээр бид дата фреймийг оруулж үзнэ. Өнөөдөр болохоор зэрэг тайтл оруулах гэсэн. Зургийн гарч юу вэ энэ чинь? Ургамлын Дэдэлт нь оруулчихаар арай жижиг гэж нөө. Уурчих. Шүүхний дараа тохиргоо хийж болно. Үйчүүд яа. Класс дээр одоо ингэ зургийг хараад би энэ зургийг хийж чадахгүй оо хийж юм байна. Юу нэг стил нь ямар шиг юм бэ? Дизайн ямар шиг юм бэ? Надад гарч байгаа хэрэгтэй. Одоо ингэ та газрын зураг зүгээр харж чадах юм чи. Өмнө нь глобус зүгээр харж чадах юм. За дараа нь хойцрын юм уу? Энэ амгалан стилнүүдээс алийг сонгох. Энэ сонгож. Энэ хөрийн бол ханд болох. Ихний байх. Энэ зүгээр. Жантаа мөчгөө. Энэ бол юм. Өчнө. Одоо мастай гарч үзье. Скейл барыг нь шугам мастай гэдэг. Скейлтэйсэд маань болохоор нэрлсэн бол том мастай гэж байгаа. За тухайн зураг заавал багчдаг объектив гэж хойд зүүн дээр заавал багчдаг. Бид нар текстэн дээр ярьсан шүү дээ, тийм. Энэ зургийн чинь хойд зүүн хайлан байдаг заавал багчдаг. За тэр хэмжүүлэлт дээр ямар нэгэн шугам мастай заавал багчдаг. За энэ томдолтой байна. Нийт нэ. Нийт зүг. Орой. Тэр яг бай. Үдийн томрож болдог. За арайд 12 14. За энэ мил гэсэн учраас мил байгаа учраас километр болчихоо.